Чи тэгэхээр одоо юм паприка энтерт бол нэг сонирхолтой юм шүү дээ. Маа од л тэг санагдаж байгаа шүү. Тий. Аха. Гоё орчуулга хийж байна. За сайн байцгаана уу? За ингээд Letterboxd чинь ухагийн спешиал дугаарыг эхэлж байна. За ингээд манай өндрийн зочноор манай миний дотны найз Оман ирсэн байна. Яа хүйчээ гэдэг. За цаана. За болохоор миний мэдхийн одоо миний таньдаг хүмүүсүүдээс одоо Монголд байдаг хамгийн сайн одоо анимыг л үнэхээр дурлж үздэг. Нэхэд бол амар сайн аним үздэг. Tier list үүсгдэг юм сайтн дээр 300 аним ихэд бол од бол гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө гоё огийн одоо анимны одоо ертөнцөөр аялцгаая. Ямар аним хамгийн өндөрт ирэмлэгдэх нь ямар аним хамгийн доор байх нь те. За тэгээ энэ дотор болохоор ерөнхийдөө бол огийн маань үдсэн болон үзээгүй бас анимууд байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол шууд үдсэн анимуудаас нь шууд харж агаад анимын tier list өнөдр үүсгэцгээе. За энэ хүү tier list маань зөвхөн огийн tier list байгаа шүү. Түүнээс одоо тий бити хейтлэрээ. Хейт бай битигээрээ. Яг хейтлж болно л доо. Тийм бүгдээрээ нэгнийгээс ойлгож амьдэрцгаая тий ч одоо хамгийн доор нь тавьсан ч гэсэн тэгээд шалтгаан бол байгаа. Тэгээд дэрийн бүгдээрээ сонсцгоё тий. Тийм шүү дээ. Ямар ч мөдөн дээр ямар ч анимыг яаж ч үзсэн бэлээ тий. Тий. Багтаа үзсэн, одоо үзсэн гэл өөр нэг байгаа хаа. За ингээд шууд эхнээс нь ингээд явчих. За чиний үзсэн анимууд юу вэ? Шууд гоё дурсамжуудаас хуваалцаач. За энийг бол би ингээд саяхан TikTok-оос харсан юм аа. Тэгээд TikTok-оос хараад сонирхоод ороод үзчихээн. Тэнгүүд энэ аним нь болохоор ингээд нэг юм одоо харагдсан хүүхэд төрөөд тэнгүүдээ тэр хүүхэд ямар ч тийм эргэтэнгүү, арьсгүй, нүдгүү ингээд юм сонсголгүй ч юм уу тийм болж төрсөн хүүхдүүд байхгүй юу? Тэнгүүдээ ингээд ягаад чи би чидий хүчээр ингээд амьдраа яваад байгаа амар зовцсон. Тэ ингээд арьсгүй болохоор ингээд юмд хөрөнгүүд л амар өвддөг гэхээс ахвалаад амар зовлонтой. Тэгээ энэ хүүхэд ингээд ийм одоо амьдралынхаа явцад эможнуудыг ингээд сураа явдаг байхгүй юу? Ингээд хайрлах, инэрх, тиймэрхүү юмнуудыг сураад хүнд туслаад ч юм уу те. Тэгээ явангууд ингээд эрхтнүүд ингээд баг багаар ургадаг. Гарч ирдэг. Тэгээ ер нь бол энийг авахдаа би бүтэн үзээгүй. Яагаад бүтэн үзээгүй гэхээр ийм хайптай эсгүүд нь өнгөрснөөс хойш ийм зохиолын хувьд бол жоохон ийм удаан гэх юм уу? Жоохон явахгүй байсан. Тэгээ юм дундаас нь болцсон байгаа. Тэгэхээр энийг бол би за mid tier гэж болох байхаа. Тийм үү тийм. Тийм. Гэхдээ тийм. Яг л нөгөө нэг анime чинь үзэхэд нөгөө амар юм dedication нэр нь хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Нэг 16 ангитай анime. За ер нь багтаал 16 ангитай анime доо шүү дээ. Тэнгүүд тэрийг чинь ингээд тасалж үзэн, хоол мол үзэн гэнгүүт ер нь бол амар их энерги шаардлагаар ер нь дундаас нь энэ хаях магадлал ер нь өндөр байдаг гэж санагдаж байна. Киног бол яг хөө нэг удаагийн суултаар угаасаа үзчихэж байгаа. Тийм болохоор окей. Тэгээ дээрээс нь чинь 7-7 хоногийн зайтай гарна маань гэдэг маш олон факторууд байдаг болохоор бүтэн үзнэ гэдэг нь өөрөө бол сайн юм болол явчихж байгаа. Нарутогийн 2 анги биш 2 ангины 2 байна. Наруто бол Наруто Shippuden байна. Shippuden бол угаасаа одоо топ дээр баха. God бол арай биш үү? God чиний өвд ч тэгэхтэй. Тийм. За God тэр юм байна. Одоо ингээд анимыг ингээд үзээ дуусчихж байгаа тий. Үзээ дууссан мөртлөө ингээд дахиад цаа нэг ярих юм ингээд зөндөө үлдээд байдаг байхгүй. Ингээд тэр яагаад гэсэн бол ингээд плотын хувьд ч гэсэн амар баялаг учраас ингэчүүл яах байсан бол тэр нь арай амар байна гэл тий. Хүмүүстэй ярихад айгу гоё байдаг учраас зохиол, хийцлэл тэгээд анимашн тий дунд нь юм хайптай момент энэ ер нь маш сайн учраас Нарутог нэг тавьчаа. Shippuden нэг тавьчих. За Наруто нь бол арай бага. Үсээ хамаагүй цөөхөн гэдэг шүү дээ тий. Ангийн хувьд тийм ээ тий. Тийм Наруто бол бас адилхан. Ер нь бол концептүүд адилхан. Гэхдээ Shippuden дээр нөгөө хамаг плот нь гардаг болохоор. Тэ бас юм танилцуулж байгаа шүү дээ. Тийм. Дөрөвтэй. Ер нь л дөрвийн introduction-ил нэг тийм season маягийн хэсэг шүү дээ. Тийм. Энд дээр ч юм бол ерөөсөө тэгэл нөгөө нэг Leaf Village доторх бүх үйл явдал болоод ихэд дуусчихжээ. Энд чинь болохоор Нарутогийн бүр нинжа ертөнцийн нэлээд танилцсан. Тийм болохоор окей болж байна.
За дараагийнх нь жоохон томруулаа арчи. Доктор Stone гинэ. За Доктор Stone-ны эхний си즌 бол үнэхээр nice байсан. Яг бол яг одоо аниме ертөнцид чинь шин төрлийн одоо амт гэдэг шигтэй тэгж орж ирж байгаа байхгүй. Зохиолын хувьд одоо нөгөө нэг Исаки анимууд байгаа шүү дээ. Үхээд ингээд дахиад төрдөг. Үхээгүй ингээд дахин төрөлт явагдаад үдчихсэн үү? Юус үзэж байгаа. Плот нэрэхгүй те. No spoiler. Тийм, одоо энэ чинь Доктор Stone чинь анх гарахтаа нөгөө нэг бүр одоо алдартай Steins Gate ч юм уу те нэг тийм алдартай анимуудтай ер нь дүүцэх гэж яригдчихсэн байхгүй юу. Тэгээд season 2 бол за яг уу ингээд доошоо урууд дэвшлэх юм бол байна. Тэгээд 3 болоод ирсэн чинь бүр ингээд байхгүй болчих. Тэгээд нөгөө аниме ихэндээ амар хайп болчингууд за мэдгүй нэг продакшнаасаа ч юм уу угаасаа зохиолын тим байсан юм уу нөгөө мөнгө олох зорилгоор ингээд сунгаад ингээд франчайзаа ингээд уртцгаад байдаг юм шиг санагддаг байхгүй юу. Тэгээд тим категори руу орчуудаал гэж бодсон. Уг нь бол потенциал ихтэй байсан. Тэгээд сүүл рүү бол яалч ингээд бүх expectation бүх юмдаа хүрээгүй тэгээд доош он. За тэгэхээр энийг бол яг хөө зүгээр base level-ийн ингээд edit хийлгүүл оруулж та. Уг нь потенциал өстэй хөрхий алдчихжээ. За надад нэг асуулт байна. За энэ листүүд дундаас байна уу байхгүй юу те. За яг ингээд чиний яг анх одоо анимд за дурлуулсан тий анхны аним уу? Эсвэл яг анхны аним ч юм уу? За яг анхны аним ч юу байсан бэ? Тэгээ яг ямар аним яг чамааг ингэж аним дурлуулсан бэ? За анхны аним гэх юм бол угаасаа Full Metal байсан. Full Metal Alchemist Brotherhood нь шүү. Тэгээд тэрийг болохоор яг тийм анимч гэж мэдгүйгээр үзсэн юм аа. Тэгээд аним гэдэг ертөнцид ороогүй ба штэ. Тэгэл зургтай гардаг. Тийм, тэр чи одоо хит мэд 8 дугаар ангидаг үзсэн юм уу? Манай ах ингээд нэг флаштай байдаг байхгүй дотор тоглоом мессеж тийм байдаг. Тэр дотор нэг фолдер дотор ингээд байсан байхгүй. Тэгээд тэндээс үзсэн. Тэгээд бол яг хамгийн анхны тэр чин 50 ангитай бүр тийм үзэж болд юм уу гэж ингээд бүрөөсө question нэгээ тэгээ үзчихсэн. Тэгээд бол тэр чин ер нь бол баг нөгөө нэг Америк анимашнуудтай ер нь адилхан зургалтай. Тийм баг Америкчууд ч баг оролцож хийсэн байж магадгүй гэж бодоод байна. Уус дөрүүд нь хүртэл юм Европ нэртэй шүү дээ. Эдвард Элрих мэлэх гэдэг. Уус үйл явдал нь ч гэсэн Европ, Англид бол тийм. Англи, Европт болж шүү дээ. Тэгээд дундаас нэг юм дорны шийдмэл орж ирдэ шүү дээ. Аз шийдүүд орж ирдэ шүү дээ. Тэгээ аним гэж мэдгүйгээр үзсэн бол тэр байна. За. Full Metal бол топ дээрээ. Тэгээ угаасаа энэ чинь ингээд God арай болохгүй хаа. Гэтэ ер нь Full Metal бол ихтэй яг нөгөө ихэнх сайт нөгөө аним үнэлгээний сайтууд дээр бол нэгт байдаг. Тийм. Нэгт байдаг аним шүү дээ. Тийм. Одоо яг тэнгууд энэ чинь нөгөө нэг зохиолынхоо хувьд амар тийм бас ер нь нэлээд олон анимын нөгөө нэг эхлэлийг тавьж байгаа байхгүй юу? Энэ чинь болохоор бүр 90-д онд гарч ирсэн аним шүү дээ. Тэгээд реанимейт хийгээд тэгээд сүүлд 2010 онд гарсан юм уу? Тийм тэгж гарсан баха. Тэгээд яг тэр үед ингэ reshape хийгээд одоо тийм одоо технологи тийж шид те тэгээ ийм нүгэл буян гэдэг ч юм уу тийм амар том концепттэй бүгдийг амар гоё ингэ жингийн тааруулаад оруулчихж байгаа юм. Тийм яг юм Холливуд ч юм уу яг тийм одоо яг мейнстрим юмнуудын оролдож чаддгүй ингээд оролдож чаддгүй тийм сэдвүүдийг бол амар гоёор тийм оролдоод одоо яг зохиолдоо оруулаад гоёор амар гоё харуулдаг. Ушаал ер нь л амар өөр зүгээс харуулж чаддаг. Тэр юм бол тийм шүү дээ. Энэ тийм болохоор бас би ч бас тэр яг тэр тийм болохоор ирэхэд би бол амар аним тусдагтай. Тийм. Аниме ч нөгөө нэг Canon-оос ялгарах гол юм нь болохоор тэр экспрешнүүд байхгүй юу? Одоо ингээд дөрүүдийн ингээд нүд нүд амар томорч мамрал. Скол ингээд нөгөө бүх харахаар ингээд цус мус гоож маашдаг. Скол цохиулангуудаа ингээд одолтлоо нисч явж мавдаг те. Нөгөө хэтрүүлэг эксгэлт нь амар сайн. Тэгээ тэрийг бол Canon дээр хийх одоо ер нь бол боломжгүй шахав. Скол тийм барууны анимашнууд дээр ч барууны анимашн бол тэгэл илүү л ингээд граундд юм бодит юм шиг болох гээд байхад энэ хэд бол манай анимих бол шал эсрэг зүрөө аль болох л юм граундд биш болохгүй. Фантасаа ингээл бүшлээл авчиж байгаа. Тийм нэлээ гоё тэгээс. Тийм. За дараагийн кинонуудаас. За би яа эндээс энэ баг харж байгаа шууд нүдэн тусч байгаа нуудаа яриа авчих уу. Тэр баг
нэлээд сонирхолтой байж магадгүй. Би харж байгаа л за энэ бол гоё, энэ бол муухай гээл муухай ч шүү. Энэ бол shit tier байна гээл шууд хараад ивчлээ. За би эндээс бол God tier л оруулах аним бол олсон. Юу вэ? Энэ бол бүр амар гоё. Юу вэ наач? Kaguya-sama Love is War гэдэг. За Өөр амар юм хөгжилтэй. Би бол энэ анимыг яг ийм гэж мэдэхгүй ингээ бас ингээд ийм санамсгүй үзчихэж байгаа байхгүй. Үнэлгээ нь угаасаа сайн. Тэгээ олон хүмүүс мэддэг баг. Rom-com ямар ч ичэд байхгүй, ямар ч фантази байхгүй. зүр энгийн. Тийм энгийн. Ер нь бол K-драма шиг зохиолтой байж магадгүй. Сургууль амар том юм престижийн сургууль байгаа байхгүй. Тэнгүүдээ тэрэнд спойлергүй шүү. нэгдүгээр анги нэрсэх юм спойлер гэж тооцох уу? За яг татах Тийм. Одоо маркетинг нэг юм шүү дээ. Амар том сургуулийн топ 1 аюутан, тэгээ топ 2 аюутан. Энэ хоёр ингээ хоорондоо ингээд сайн, тэгээд хинж хиндээ ингээд сайн гэдгийг мэддэгдүүлэхгүй төлөө ингээд явдаг байхгүй. Тэгээд Love is War гэдэг нэртэй. Тэгээд энэ ч нэг сургуулийн зөвлөгөө инээ тэрэ тэгээд дотор нь болж байгаа уралдаан тэмцээн тэгээд хоёр юм хайрын бүтлгүүд түүхүүд би бинээ ингээ олохгүй мөргөж байгаа юм учрлууд амар супер найс амар фан ингээ. Ер нь нөгөө нэг ганцаараа юм үзэж байгаад яг юм дуу гаргаж энийг нэгдэг чи ер нь бол би бол амар сайн комеди гэж боддог байхгүй. Хүмүүстэй үзэж байгаад инээхт бол окей ганцаараа ингээ тэр чинь орон дотор үзэж энийг нэгдэг чинь нэлээ сайн гэж боддог. Ялангуяа манай ог нэлэг чинь гэдэг. Тийм. Тэгэхээр бол энэ бол God тэр ер нь бол үзээрэй гэж хэллээ. Ямар ч төрлийн ямар ч насны хүн үзэхэд бол бүр үнэхээр найс. Энэ бол супер найс юм байна. За дараагийнх нь Нана гэдэг аним саяхан үзээд одоо талтай явж байгаа маа. Юу одоо үзэж байгаа маа тийм. Тасалыг классик. Тийм. Энэ бол гэхдээ юу юм бэлээ? God. Тийм. Мэдхүү. Яг үзэж байгаа яг зүгээр амар од болж ирсэн. Энэ л тэр хайпын л амар сайн. Тийм. Энд чинь тэгээд бас хөөрхөн дээр байх хаа. Тийм. Хэдэн оны дээр вэ? Тийм. Ер нь зураг хийцэн харахаар бараг нөгөө нэг бүр яг бүх нөгөө сценыг ингээд гараараа зурч хийдэг үеийнх. Дижитал биш үү? Тийм байна байхгүй. Тэгээд ерөнхий үйл явдал нь юу вэ гэхээр ингээд адилхан нэртэй хоёр охин заяа. Ингээд амьдралын шал өөр. Тэгээ ер нь жоохон ийм одоо эйжи заяа. Тэгснэ амар тийм жоохон сексуал. Одоо 18 нэмэх 16 нэмэх юм болоо. Яг ийм амар экстрим сценүүд бол гарахгүй. Одоо нөгөө нэг deep level руу орохгүй. Гэхдээ ер нь ингээд юу болоод байгааг мэддэг хүмүүст бол хараал ойлгохоор нэг тиймэрхүү юмуд гардаг. Тэгээд тийнейжер охтуудад бол яг амар найс хаа. Найс юм шиг санагцсан. Яг нөгөө өөрийгөө олж мэдж байгаа ер нь охины тухай гардаг байхгүй юу? Би ер нь ямар хүн ингээд өөр нийгэм рүү орж ирээд тэгээ ингээд тэр нийгэмд ингээд хөлөө болохгүй яваад байгаа. Тэгж жагаад өөртөө адилхан нэртэй нэг юм амьдрал үтцсэн охинтой танилцаад тэгээ тэр хоёр ингээд цогц гардаг байхгүй. Тийм. Тэр нь бол хай тир. Тийм ер нь дайггүй. Угаасаа үнэлгээ ч гэсэн өндөр баг. Яг ингээд аюу од штэ угаасаа. Тийм үзэхэд хэцүү. Ийм төрлийн юм үзэж байгаа бол тэгээ нэг үзчихвэл окей гайгүй. Тэгэл яг хуу ийм үзэж чадахгүй л тэгэл угаасаа үзэхгүй л хэлт тий. Тийм. Ингээд хүчлээд ч угаасаа үзэж чадахгүй бах тий. Яг ийм үзэж чаддаг хүмүүс л үзэж чадах бах. Тийм. Тийм шүү. Их зүг ярьж байна. За ингээ явж исэн чи өөр сонирхолтой. Энэ амар санаа. Сонио. Яа, God дээр л орох гэдэг ямар хэцүү бэ? За энийг топ дээр л оруулчих. Төрдөө юу? Тийм. За энэ аним бол амар алдартай заяа. Юу гэдэг? Яг аним Monster гэдэг нэртэй аним. Юугаар алдартай вэ гэхээр одоо ингээ анимын ертөнцид байгаа ингээд хорон санаатан одоо антагонист дөрүүд байгаа шүү дээ. Тэдний дунд хамгийн evil, хамгийн manipulator дүр гэдгээр алдартай байхгүй. Зүгээр л юм гол чиний ч биш ерөнхийдөө л угсаал. Тийм. Ямар ч юм юу ороод best evil main character гэх юм бол угаасаа monster гарч ирнэ. Одоо нөгөө нэг Bleach Aizen биш үү? Амар manipulator, амар том одоо ингээд дайсны босс те. Тэнгүүд тэрнээс ингээд илүү ингээд төвшөнд амар IQ өндөртэй бүр юм супер genius залуу. Ямар ч юм супер өчгөө зүгээр ингээд хүний ертөнцид амьдарч байгаа. Тэгээд тэнцэнэ ингээд тэр нь худалч үнт ингээд нэг 5 минут юм яриас ухаа тэр хүний ингээд одоо боолнохын цаашаа ингээд тийм болоод гардаг тийм тэр багхгүй. Тэгээд тийм юм дуртай тэгээд яаж тэр хүн тийм болоод байгаа ингээд тийм хүн сонирхдаг бол энэ анимыг үзэх хэрэгтэй. Чин 70 эд ангитай хаа.
Бас хөөрхөн урт. Өөх талсан Тийм. амар урт. Тэгээд зохиол нь хаана болд юм бэ? Америкт юм уу? Йохан мохон гэдэг нэртэй гэдэг чи одоо англи юм уу? Арайч Америк биш юм. Тийм болдог. Тэгээд зохиолын үед ямар хуу вэ гэхээр ер нь бол сайн зохиолтой. 50 70-ийн англиг тэг ямар ч юм супер ийм хүч байхгүй, акшн байхгүй, тийм аним дээр ингээд үзэгчээ ингээд бариад үзүүлнэ гэдэг бол ер нь бол зохиолын үед бол нэлээд сайн хийгдсэн гэж бол хэлж болно. Та нар Шерлокийн BBC-ийн Шерлокийг үзэж байна уу? Аха. Тэрний нөгөө Южин гэдэг охин дүү нүд шүү дээ. Тий. Ер нь тэр шиг гэсэн үг. Ер нь нэг газраас гарах шаардлага байхгүй. Тэгэл бүгдийг манипулейт тэгэл мафийн босс мосыг өдөртсөн. Тэгэл сэргүүдийн шууд өөрөө хөөснөр ашиглаж мэглээ. Нэр хоёлаа дараа нь дахиад чам өрөө зөө. За. Гэтэ тэрэн дээр хоёлаа дахиад спешиал дугаараа. За. Тэрэн дээр хоёлаа ТV сервисийн талаар бас нэр ярил. Сонирхолтой байна. Тий. Онлайн гэт те. Окей, болж байна. За Monster гэдэг нэг юм байна. Яа, энэ сайн юм ямар их байна. Ямар хэцүү бэ? 20,000 аним байх шүү дээ. Тэгэл яг чамд яг гоё мэдрэж байгаа тэднээс л хаваалцсан. Тэгээ бисийг үзчихсэн үү? Яа, бас л амар сонио юм. За энэ бүр ингээд энэ чинь Бүр амар тийм dark юм шүү. Тийм. Амар тийм бүр мем үзсээр байгаа л тийм. Айгу сонин заяа. Одоо наа чи ингээд нэг за ангийн сандгүй 13 хвчил 12 Spoiler-гүй. тийм 16 жилийн нэг тэтгэн ангитай заяа. Тийм. Цөөхөн ангитай юм. Тийм цөөхөн ангитай. Энд чинь олон сизонтэй байхгүй юу? Тэгээ энэ сизон шал тустай байхгүй юу? Нөгөө хойдлын сизонууд нь бүр ингээд энэ шит ирлээ орох юм шүү за. Юу вэ? Berserk гэдэг нэг season юм уу? Агуу, Berserk гэдэг аним байгаа шүү дээ. Эхний сизон нэг юм топ дээр байхгүй. За. Дараагийн сизон бүр сүүл гарсан юм аа 2000 оны сүүлээ. 10 онд гарсан байна уу? Бүтэн 3 дэх байхгүй. Яг ингээд анимейт хийсэн гэх юм уу? Тийм 3D 4-тэй. Тэгээ ингээд үзхийн арга болгоо хийцэн. Зохиолын хувьд бол уг нь nice. Тэр ихэд season 1-ийг үзсэн байхад болоо. Ер нь тэгэл болоо. Season 1-ийг үзчих тэгэл болоо. 16-ах л анги биш тий. Биш амар олон анги мэгтэй байх шүү. Тийм. 10 мэдгүй анимаас хитэн ингэ санахгүй байна. Магадгүй олон ч гэж магадгүй. Миний хувьд бол нэг 10 анги үзсэн шил санагдтыг. Тэгэл энэ аним ингэ дуусчих. Бүр ёо бүр амар энэ аним дэр хизээж хүн ийм гарна гэж төсөөлөхгүй заяа. Та тэрийг үзээрэй. Яг тэр хамгийн ингэ яг нэг за 10 ангитай байлаа гэж бодоход ингээл доороос дээш ингээл оргил руу ингээл гараад тус. Амар сонио. Зохиос нь бол угаасаа ямар хүн байгаа гэдэг нь ойлгомжтой заяа. Үзээгүй бол үзээрэй, must watch. Тэгээ ингээд сүүлийн сизнүүд муу болохоор би нэг God руу оруулсангүй. Зүг. Тавьчи. За манай Hunter биш дээ. За энэ бол ерөөсөө God дээр орно. Миний ер нь хамгийн дуртай анги нэ аним. Яагаад гэхээр жилдээ нэг удаа бараг бүтэн rewatch хийдэг байхгүй. Тийм тий. Ингээд үзэхгүй тэг байж чаддгүй тий амар. Тийм яг ингээд тэгэл ингээд crave хийдэг тий яг гоё амттай идмээр байгаа юм санагддаг шиг юм. Хантрыг сантал үзэхгүй бол нэг тийм 50 байж чадахгүй тийм үед бас гардаг шүү. Тийм. Тэг яг энэ яагаад миний хувьд ийм God tier рүү орчиж байгаа вэ гэхээр нэгдүгürt бүрэн дуусаагүй. Зохиол нь дуудахгүй дахиж шинээр гарч байгаа. Үргэлжилж гарна. Тэгээ чи 2014 онд дууссан санагдаж байна. Тэгээ тэрнээс хойш ингээ 10 жил ингээд зохиол чинь өвчтөе учраас үргэлжлүүлж гаргаж чадахгүй болсон. Тэгээ одоо нэг гарах сураг байгаад ямар ч манганууд нь бол зургатсан гэсэн анимашн бол одоогор тизээ гаргасан бол байхгүй. Тэгээд энэ ингээ нэг 200 орчим ангитай байхгүй юу? Яг 200 анги үзээд дуусахад аним дөнгөж эхэлдэг байхгүй. Тэгээ бодлоо амар. Зохиол нь бол бүр нэр үнэхээр манай зохиолч хөрхий тэгэж одоо өвдөггүй байсан бол ер нь бол нөгөө нэг Big 3 гэж ярьдаг байхгүй юу? Анime ертөнцийн Big 3 гэж ярьдаг. Тийшээ ер нь бол нэлээд ойртож очих боломжтой байсан гэж боддог. Big 3 гэдэг чи одоо Naruto, One Piece, Bleach 3 байхгүй юу? Тэгтээ бас тэр чинь үе үеэрээ яваад байна шүү дээ. Яг ихэнх үеийн Big 3. Тийм. Тэгээ яг 2000-ад оны Big 3, 10-ад оны Big 3. Тийм. Гарсан үеэрээ. Гэтэ ер нь all time-аар бодонгууд. Угаасаа ингээд 10 жил гарсан анимууд байгаа байхгүй. Тэгэхээр тийм байна. Hunter x Hunter-ыг бол бас л тэг үзээрэй гэж хэлэхгүй. Энэ анимыг үзээгөө гэж одоо тэгээд бойл тий. Үнэхээр Hunter x анимууд бас нэр үнэхээр оруулах чадхаар тий. Яг тийм.
Тийм энэ яг нэг бас нэг үзлэн хүнд бол Hunter x Hunter үзчихэд л бараг нэр амар гоё. Тийм. Одоо энэ бол ер нь яг шөнийн аним үзэж байгаа хүнд бол амар тохирсон байхгүй. Шөнийн анимуудтай харьцуулахад богинохоо. Тэгээ ингээ аркаар ингээ үзчихэд амар окей. Бүр ингээ нэгдүгээр ангийн заавал үзчихийж 70 дахь ангийн үзнэ гэдэг ч юм уу тийм бол нэг шаардлага байхгүй. Тэгээ ингээ аркаараа бүгд ингээ явчихна. Амар nice. Ер нь арк гэдэг юм амар гоё харуулдаг. Тийм. Season бол арк хоёрын ялгаа яг юм дээр өгдөг гэдэг ч юм уу тийм байна. Энэ уг нь ингээд амар өндөр үнэлгээтэй. Бараг энэ IMDb-ийн топ 50-д багтдаг шахуу аним баггүй юу? Тэр надад бол амар overrated санагдсан. Мэдгүй магадгүй би ингээд энэ дээр үеих баггүй. Орчин үед ингээд энэс илүү ингээд юм акшнтай ч юм уу ингээд юм плоттой дөрүүд нь бас их сонирхолтой дөрүүд баггүй. Одоо энэ бол юм Sasuke type-ийн залуу ингээд нэг тийм амьдралд нэг олон юм хэрэггүй шүү дээ гэх төрлийн нэг тийм залуу амар юм dedicated sophisticated тийм залуу. Өөдөө нь болохоор юм жиднүүд гангстер архиудаг дахаал те. Тэгээ ер нь ингээд скиллийн хувьд ингээд ер нь адилхан дүр. Тэгээд замаасаа юм охинтой танилцаад энэ гурав нэг ингээд нэгдээд яваад нэг эхэлдэг байхгүй. Тэгээ би бол энийг ингээд амар олоодаг үзгээд чадаагүй. Тэгээд яагаад яг тийм overrated байсан гэж санагдсан бэ гэхээр ингээд өөр илүү ингээд аним зөндөө үзсэн болохоор яг би ч нэг сүүлд анимд ороод ер нь яг нөгөө нэг юм өрөмнөөс нь ингээд авцсан болохоор тэгээд доороос ингээд яг тэр өрмийг ингээд бүтээхт нь ингээд тусалсан ингээд анимуудад нь ингээд гой санагдахгүйсэн байж магадгүй. Тийм. Ихтэй бол Джон тийм юу Afro Samurai нөгөө Cowboy Bebop магийн. Тийм. Ер нь бол тийм тэдний үе байхгүй угаасаа. Тэдний тайпны ирэхэд бол тийм аними биш тийм. Akira. Тийм. Тэд нар л ихтэй шал нэг тийм өөр эстетиктэй угаасаа. Тийм. Тийм. Жохон артлагч юм шигтэй. Яг тийм сценүүдийг харахаар амар артлаг шүү дээ. Тэр одоо нөгөө нэг ямар блүү лээ? Perfect blue байна. Тэдний үе баха тий. Squad арай жоохон хол юм болов. Blue бол арай наанах. Тэг ямар ч ингээд тэр хавийн ингээд тэр одоо ариад ингээд багтах. Generation 2 ах тийм. Generation ихэхгүй бараг тийм зүрэг тийм анимны төрөл бараг байж магадгүй л тийм. Арт фильм гэдэг шиг тийм арт аним тий. Амар тийм Underground магадгүй. Тийм ер нь гоё мэдрэмжтэй хүмүүсүүд л гоё үздэг тийм анимууд тий. Шөөнийн дуртай гэдэг шиг ийм арт анимууд дуртай хүмүүс үздэг. Тийм. Би одоо мэдрэмжийг үзсээс энийг жоохон доор хийж байгаа шүү. Болохоор маа хүн жоохон тийм. Тийм. Шөөнийн маягийн дуртай. Тийм шөөнийн чи ерөөсөө зохиолч уурж чаддаг байгаа байхгүй. Тэр зохиолыг яаж тэгэж авч яваад байна тий. За өөр энэ сэн аним байна. За энэ нэг манай анхны дунджаас доогор орох аним байна. Нач нь одоо Akagema Kill Mill type. Гэхдээ мэдхгүй энэ амар сонио. Би нэг ингээд бас 10 жилийн үзчихсэн байхгүй юу? Амар хайпд болоод юу н хайп болсон гэсэн чинь ингээд амар юм гоор ихгүй юу? Нөгөө нэг амар нөгөө алчмалт магсад гарчихсан ингээд амар зүрий. Тэгээ хүмүүсээр ингээд хомсон дээрээ шорлог хийжсэн ингээд идэж мэдээл. Тийм. Тэгээ би бас нэг 2-3 удаа үзэх гэж оролцсон. Яг үнээр сонирн байсан. Зүгээр л юу болоог байсан л аллаа л. Жохон тэр нь угаасаа энэ тийм онцлог байж магадгүй. Жанр нь байгаа шүү дээ. Тийм. Ерөөсөө тийм плот руу орох сонирхолч төрөөгөө тэгээд болчихсон. Тэнийг бол зүгээр л нэг тийм одоо тийм guilty pleasure хангасан тийм дээ. Ерөөсөө guilty pleasure хангаад одоо another тийм another үйл бас жоох доогоор үнэлнэ. Маш олон хүмүүс дуртай байдаг юм билээ би тэгээд бас гахтай тэгэл хүмүүний тэр бол тэр жанрын хүмүүс бол бас тэр жанрын анимууд бас амар сонирхолтой санагдав. Тийм. За энэ их. Наач бол миний бараг анимд оруулсан. Анхны аним гэж яг тэ эхнээс нь яг ингээл 7 нэг болон үлээгээд season-ыг нь гарч яхад үзчихсэн. Бас их сонирхолтой. Яг анимд миний хувьд яг анимд оруулсан. Энэ дуустал үзсэн үү? Би season 1 л үзсэн. Season 2 энтрийн бол амар хүлээж байгаа л тэгэл нэг унтсан шүү дээ. Яг season 1-д авч ирсэн нэг тийм яг угаасаа яг аним үзэж эхэлж байгаа хүнд бол амар яана гэж үгээл амар тийм дүрийг амар мэдрэл гоё үзчихсэн. Тэгээ яг сүүл рүү жоохон
Жохон сүүлийн сизон ч угаасаа жохон болоод байсан шүү дээ. Сүүлдээ болоод явцсан санагдсан. Эхний сизон бол амар гоё тийм. Гоё тун таарсан санагдсан. Тий, ихнийх бол юу шүү дээ. Тэр нэг манай гол дүр химлээ. Гол дүр ингэ тамалж оолж байгаа гэсэн юм болоос амар шүү дээ. 100000-аас доош тоол 7 багасаа гэл дээ. Тэнгүүтээ ингээл ингэж хорогоод доорох. Тэрнээс очиж ингэж доорохдаг болсон шүү дээ. Тавалдаг байцсан ингээл лак гэж дооргаал. Тэр нэг би л нэг юунаас юу лээ. Дэлгүүрүүдээр нэг аними дэлгүүрүүд бас байдаг шүү дээ. Тинчээ ингээ нэг юм маск зааск зараад тэр мөрийг авмаар санагдаж санагдаал. Амар тийм. Тухайд бас амар лаг гарсан. Яг тийм манай үеийн гэдэг хүүхэд байх үед бол амар гоё л санагддаг гэсэн. Яа одоо Токио гэвэл нүл чинь нэрэл 10 жилдээ л байсан шүү дээ. Нэг 8 9 төгрөг анги. Attack on Titan-тай яг ингэ зэрэгцээл юм гэж үзэл амар лаг маг гэл. Одоо энэ хүүхдүүд бол дээр үйл юм хэлэх байх л та. Тийм. Тэгээд тухайн үед бол яг бүр байлдан дагуулаад миний хувьд бол яг Токиог бол үтсэн мэдрэмж бол амар тийм. Яг л ялч оруулж чадсан. Энд бол гоё бензин болтой. Игцэгтэй мөч. Тийш дээ гоолүүд гээл те. ертөнц амар дотор нэдэг охин гоё те. Нэг дотор. Гоёо. За энэ ер нь жоохон сайн л нэмэд юм шиг байна л та угаасаа. Энэ амар сонь. Энийг жоохон даш оруулж. Манай гор жанр юм уу? Тий, энэ амар сонь. Одоо энэ нэг One Helsing гэдэг том франчайз гэдэг чинь тэрний аним. Тэгээд One Helsing би багтаа бол амар дуртай байсан. Тэс нэг вампир хантар шүү дээ тий. Вампир хантар. Тэгээд энэ дээр болохоор ингээд одоо нэг Resident Evil кино болон тоглоом хоёр нэг шал өөр гэдэг шүү дээ. Тэр шиг энэ бол ингээд яг ингээд концептүүд адилхан л юм байна л да. Гэтэ ингээд шал өөр юм баггүй. Би ингээд яг One Helsing шиг ингээд байх болоо. Нэг ертөнцид болж байгаа тий. Тий, нэг ертөнцид болж байгаа. Тэгээд энэ бол ягаад ч юм миний сэтгэл төрөөгөө. Би тэгтээ нэлээд үзсэн. Чинь бас хөөхөн 2 сизонтэй лөө 3 сизонтэй лөө. Хөөх их байсан. Тэгээд нэг анги бас урт санагдаж байна. 40 минут 40. Тийм. Тэгээд нэлийн дээрүүд үзчихсэн юм ба. Тэгээд тухайд үзэж хагаад бол disappointed болоод тэгээд дундаас нь хайсан. Анд бол ихтэй ялчгүй тийм гор анимд бол үнэхээр дургуун байна. Тийм чинь гор мөртлөө гоё юм дуг нь байгаа шүү дээ. Гэтэ тэр нь гор гоё аним эсвэл энэ гарч ирж байна. Наач бас. Тийм би нэг бол айгүй олон хүмүүст санал болгодог. Наач ихтэй бас гаж тий ёо. Тийм энэ бол бүр ингээд юм горч яшаад чинь амар сонь юм шүү дээ юм гардаг тий. Тийм. Одоо эн чинь тэгээ Netflix юм баггүй юу? Тэнгүүтээ зохиол нь бол нэг юм зохиол нь ер нь бол өмнө маш цөөхөн харагддаг тийм төрлийн зохиол. Үйл явдал нь бол уйдахааргүй акшн хангалттай ихтэй. Тэгснэ гор юмнууд гарна, амар сексуал юмнууд гарна, ер нь нүүддий их гарна. Тэгсэн мөртлөө ингээд яг overall ингээд зохиолоор харахаар амар дэжгүй аним байхгүй. Тэгээ энийг бол би энэ чи таньнаа. Дэнэс 13, 14, 15 тэр хавцаа л ангитай. 20-с цөөхөн 10-с нэг их тэр хавцаа ангитай. Үзэхэд бол амар гоё. Гэтэ яг наа чин тэгэл бас энэ одоо доор байгаа анимууд чинь байгаад болдоо бас надад энэ чинь хэд бол бас тийм ээ үнэлэгчүүд нь шүү дээ бас наач бас тэгэж бас тийм яг хуу чиний хувьд бас муу ч гэсэн бас үнэлэх хэрэгтэй шүү тий. За юу вэ? Яа энэ өстой янз юм. Би гол нь харин зургийг харахгүй шууд нөгөө нэг чаленж дараад байгаа юм шиг тий постэр таадаг. Garden of Words гэдэг юм байгаа. Энэ юу шүү? Бүрийн хэмжээний шүү. Багс өгчин хариу. Тий. Нөгөө цэргийн сургуулийн Орсын цуврал гэдэг шүү. Тэр цэргийн нөгөө нэг гол дүрийн царайлаг нөгөө багштай сайн болчихдог шүү дээ. Тийм концепт заяа. Тэгээ ингээд угаасаа тэр чинь ингээд бүтээхэд амар хэцүү харилцаа. Тэгээ ингээд тэрний төлөө ингээд явдаг. Тэр ингээд араас нь гүүж мүгэ гаргаж байгаа эмошн энэ төр. Оо чамин. Энэ хоёр ингээд нэг ингээд ийм
энэ одоо постэр дээр байгаа garden дээр ингээд уулзаад танилцдаг. Гэхдээ танилцдаг чинь ингээд дотносдог. Тэгээ мань залуу болохоор ийм одоо спойлердахгүй. Тийм, спойлер биш. Яг нөгөө нэг канал ингээд Netflix дээр байдаг чинь доор нь ингээд дискшн байдаг. Тэрийг ашиг гэж. Synopsis. Тийм болдог. Тэгээд тэгж танилцаад тэгээ ингээд тэр хоёрын ингээд харилцаагаараа тэгэл мэдээж болохгүй юм чинь тэгэл эргэж буцаал амар драма үсэл. Ер нь бол амар тийм яг ингээд зүгээр ингээд хүнд яриад багш сурагчийн хайр гэдэг хэлэн боллаа гэл хүмүүс л багш юу заваа юм яриад таа тийм сэдвийг одоо ингээд аним үздэг хүмүүс дотор бол энэ аним гэдэг бүгд амар дуртай байдаг шүү дээ. Тийм гоёор ингээд бичиж чадсан болохоор амар ялч гот хэрвээ зүсвэж болохоор л тийм. Юу гэдэг 10 жилийн хүүхдүүд л ямар нэгэн багш дурладгүй юм уу? Би тэгж боддог шүү дээ. Бүхэл хүүхдүүд краш багштай болсон байж дээ үстэй. Тийм л дээ. Гэтэ яг тийм. Тэрний жоохон экстрим л л та. Яг зүгээр харахад бол өгөнд амар тийм жоохон unusual тийм сонин байгаа ч гэсэн яг ингээд үзэнгүүтээ ингээд амар дотор нь ороод нэрэл зүгээрээ хүлэн зөвшөөрөхөөр тийм тэгж амар гоё зохиолыг бол бичиж чадсан л байгаа юм л та. Тийм. Яа. Амар аним болсон. Энэ яг үндэ амар лаг анимуудын листлээс л юм байна л та. Ингээд хараад random анимууд шүү. Тийм. Яана би амар олон анимыг god ирлээ оруулах гэдэг яах вэ? Энэ бас ингээд амар сонио. Үнэхээр сонирхолтой. Хүн дундаа юм охин тэгээд сүнс хоёрын хайр гардаг байхгүй. Тэгээ бас ингээд ийм би одоо тийм хайр юм байна. Зүгээр топ дээр гурван хайр. Гурван зүгээр хайр гэдэг. Тэгээ ингээд хамгийн сонирхолтой юм нь болохоор тэр хоёр ингээд би биндээ ингээд хайртай ингээд аль аль нэг би биндээ хайртай ингээд окей байгаа. Гол асуудал нэг нь мэдээ сүнс, хоёр дахь нь болохоор би бидэд хурж болохгүй. Тийм. Энийг баггүй. Тэгэл тэр хоёрын хайранд харилцаа гаргал тийм. Нус амар усаад болчихсон шүү дээ. Тийм. Охтууд амар. Тийм. Амар фантастик байхгүй чи ингээд амар юм кул залуу ингээд багасаа ингээд крашлж байгаа тэрнтэйгээ ингээд охлоодын үед ингээд суунваа гэдэг шүү дээ. Тэгж ярьдаг шиг. Тийм концепт. Яанд бол яалтчгүй л тийм хайр юм. Харин тийм л юм харам тийм. Чин гоор эвшим экшимнүүд нь доошлол. Тийм шүү дээ. Тэр чинь амар сонирхолтой байхгүй. Энэ их сонирхолтой аним харагдаад байгаа чинь мөн өмнө юм. Тийм. Энэ амар сонирхолтой аним заяа. Юу вэ гэхээр юу болдог вэ гэхээр 10 жилийн хоёр хүүхэд амар тийм ребел одоо нийгэмдээ дургу нэг тиймэрхүү одоо шовдор шайшаа нэг тийм нийгэмдээ дургу болоод өссөн юм 10 жилийн тийнейжрүүд байдаг шүү дээ. Тим хоёр хүүхэд. Тэгээ genius гол нь. Тэгээ энэ хоёр террорист тахгүй. Тэгээ ингээ бөмбөг дэлбэлдэг. Юу 10 жилийн хүүхэд юм гэсэн. Тийм. Их high school хүүхдүүд. Тэгээд энэ бүр амар нэг улсын хэмжээнд ингээд яригдсан тийм том террористууд юм. Террорист хоёр хүүхдийн тухай гардаг байхгүй. Тэгээд тэрний араас ингээд цагтаа нар ингээд нийгэм ингээд яаж тэмцэж байгаа. Энэ хоёр яагаад анханасаа тийм хийх болсон. Яагаад тийм хүмүүс дургуумэрхүү гэдэг юм гардаг. Тэгээд энэ чинь бас цөөхөн бас нэгэн сизонтэй 12 данг 16 маргаалах тиймэрхүү нэг өдөр дотор бол үзээд дуусчиход бол амар асуудалгүй. Тэгээд нэг үзчихэд угаасаа мартахгүй нэг тийм сонио. Угаасаа юм өөр төрлийн ерөөсөө тийм төсөөлөхөргүй ингээ үйл явдлууд гардаг. Тийм юм байна. Анимч нас жоох сонирхолтой л ярихаар ингээд яг гол үйл явдал дээр нь дөрөөлж ингээд яг ревю явдаг юм байна л да. Угаасаа яг чиний угаасаа яагаад угаасаа чамайг аним ирүүлье гэсэн мэхээр угаасаа яг чи тэгж яриад байхгүй угаасаа амар яг тухайн анимны ертөнцийг бол амар сонирхолтойгоор ярьдаг. Яг үзчих юм уу битээ гахаа. Би зүгээр ингэдэг. Яа энэ амар аним. Би ер нь дараа ажиллаж болж байгаа шүү дээ. Яг юу үнэлэхээ мэдэхгүй болохоор хаандынхаа мэддэг гэдэг нь үнэл юм байл та. Ийм олон юм гарч ирж байгаа. Мэдсэнгүү амар л шүү дээ. Энэ бол л амар. Your lies in Africa гэж байна шүү дээ. Би үрээ ингээд нэг ингээд хэсэг амар эмороод ковид үеэр ирэхгүй. Эморлын ноён өргөл дээр ингээд байгаал. Нэг орморноосоо гарах болтлоо ингээд депрессдтэй шүү дээ. Ингээд юу мө гэр мэрэг цэвэрлэхгүй те. Тэгээ босын хоол идэж найл ахтал босоол те. Босд эдэн ингээд орондоо идэггүй гэдэг шүү дээ. Тэгээ ингээд тэр үе дээр яг ингээд энэ анимыг үзээд тэгээ ингээд үзээд дууссан чинь бүр ингээд амьдрал амар гоё болсон. Яг тэр би бүр ингээд
бүр тийм одоо depressing ч юм уу те амар юм sad emotional юм үзэж байгаа юм. Тэгвэл миний байгаа юу юм бэ? Би ч баг тэнгисэрэг дээр байгаа юм шүү те. Тэгээд энэ анимыг ер нь community-гаараа аним үздэг community-гаараа ер нь 4 сар боллоо энэ анимыг шууд үзэж байгаа. Угаасаа Your Lies in April гэж 4 сард хэлсэн худлаа гэл. Нэр мөрийнээс панаалтаа бастай монголоор орчуулсан. Тийм аним байна. Шууд сэтгэл сэрдийлхмээр. Тийм. Тэгээд одоо musical гэж хэлэх нь цааш амар тийм артлаг байхгүй юу? Артлаг гэдэг нь тийм хөгжмөлөг. Тийм. Гол дөрүүд нөгөө нэг юм хөгжмийн тэмцээнд ордог. Хөгжимчд. Тийм, хөгжимчд. Тэгээ ингээд яг тийм хөгжмийг бас дотноос хөөхөн ингээд тайлбарлаж өгч мөгдөг байхгүй. Хөөхөн жижигхэн хөгжмийн онол орно. Тэгээ нөгөө нэг Моцартын жишээлбэл чи нөгөө Twinkle Little Star гэдэг дуу гэдэг чинь тэр чинь Моцарттай хойсон юм билээ та нар мэдгүй. Моцартын аянаас авсан юм билээ. Гих мэдчлээ ингээд амар сонирхолтой юмуд гарна. Тэгээ гол дөрүүд нь амар гоё, зохиол нь амар гоё. Энэ бол яг хоо амар олон хүмүүс мэднэ. Жохон overrated байж магадгүй. Гэхдээ миний хувьд бол яг миний тэр emotional base үе дээр бүр амар орж ирсэн болохоор гоёо. Зя өөр сонирхолтой юм байна. Чи тэгэхээр одоо юм Paprika энтерт бол нэг сонирхолтой юм шүү дээ. Paprika. Тийм. Perfect Bloom лөө тиймэрхүү тийм тайпны. Тийм. Анимуудад бол тийм. Ер нь яг зөв миний хойг хүн талаас зохиол нэг ийм байх хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нэг ийм монотон зохиолтой юмнууд жоохон хэцүү л санагдтыг. Үзэхэд уусаа хэцүү зүгээр би жоохон ADHD юм шигтэй тийм болохоор. Яг тэрийг зүгээр яг энэ зохиол тийм энэ монотон гэхгүй чийл ерөнхийдөө бол монотон гэж хараад байгаа гэсэн үг шүү дээ. Тийм. Яг энэ иймэрхүү тайпны зохиолыг бол түншил энийг монотон гээгүй шүү манайхаа гэж. Тийм. Тийм. Маа од л тэг санагдаж байгаа шүү. Тийм. Аха. Гоё орчуулах гэж байна. Манай хүн арай хэрцгий хэлээд ах шүү байна. За ер нь бол эндээс тир листээс маань бол ерөнхийдөө тир листээс ямар ер нь ог маань ерөнхийдөө ямар хүн бэ гэдгийг харж болохоор ерөнхийдөө болж байна. Ер нь бол маань бас контентын бас нэг зорилго бол тий. Яг өөрийнх нь үздэг хардаг юм аа нэг өөрийг нь дүгнэх тий бусад хүмүүсүүдээр тий бас харуулах. Таад үзэж байгаа хүмүүсүүд маань ч гэсэн өөрсдийнхээ яг ингээд үздэг аним ч юм уу үздэг кинонуудаа ингээд бас листлээд хараад би ер нь яг ямар шиг юм бэ гэдгээс харуулсан. Сонирхолтой л. Сая жаа ерөнхийдөө ийм л зорилготой контент байгаа. Тэгэхээр ерөнхийдөө за би бол одоо чинь эндээс хараад л чамаг бол тий. Яалчгүй тийм дарк юмд бол нэг амар дуртай биш. За тэгээ энэ урч амар дарк. Дарк гэхдээ яг тэгээд гол яг зорилго нь бол тийм дарк юм үзэхтэй биш те гол тэр нэг өгж байгаа мессеж тэр нэг одоо дүрийн хөгжүүлэлт интересэл ерөнхийдөө бол яг гоё таашаал авдаг тий. Одоо тэр хүн маань яаж хөгжиж чинь тий. Эсвэл тэр хоёр хүний харилцаа яаж дуусч чинь ч юм уу яг тийм одоо яг дүрийн л тийм хөгжүүлэлт талаас айгүй тийм дуртай. Тэнгүүд одоо жишээ нь плотсын Хелсинг энтер бол яг л тийм 100% дүрийн хөгжүүлэлт акшн гараал те яг тийм гоё юунууд гардаг. Гор жинхэнэ гор юмнууд л гардаг. Тийм юмрхүү юм байна даа л гэж ерөөхдөө бодлоо. Тэгэхээр ерөөхдөө бол жоохон тийм одоо дүрийн одоо яг тийм өсөж хөгжиж байгааг хараад одоо тэр нь догтлоо тэр дүрдээ орж одоо тэр мэдрэмжийг ерөөхдөө авдаг тиймэрхүү төрлийн аним үздэг хүн байна гэж бас би бол бодлоо. Яг тэ та нар юу гэж бодож байна? Чи одоо юу комент хийсгэж бичээрэй. Чи одоо чинь өөрийнхөө одоо юу хараад юу гэж бодож тий. Юу нэгж бодож ийсэн үү? Тийм. Аа одоо ингээд одоо энэ листийг болохоор ингэж чааш та нэг бусад байгаа дөрүүдтэй ингээ харьцуулаад ингээ тавьчихаа шүү дээ. Тэнгүүд бас яг ингээ яг нэг өөрийгөө ингээ харахаар бас нэрэл ингээ дүгнэлт хэлж болохоор л байдаг юм байл тэ. Үдцэн анимуудаа за энд бол би дуртай мартай дотор бодоо явж байгаа гэсэн ингээ 50-д харангууд юм байна. Тэгээ ингээ харахаар бол амар яг одоо яг анимууд чинь ингээд
нөгөө урт хугацаанд үзэж байгаа хэдэн хоногор хэдэн сараар жилийн турш мурш ч юм уу те ингээ үзээ яваад байгаа шүү дээ. Тэнгүүд яг тухайн үеийнхаа ингээд миний амьдралтай ингээ шууд холбогдчихдаг юм байна л да. Амар тийм дотн болчтой л. Тийм. Одоо ингээд би аним зүүдчих те. Тийм, аним харангууд тэрийг үзчихсэн үед рүүг ингээд очиод байгаа байхгүй. Тийм юм бол анзаардаг юм байна. Яг календар чинь тиймэрхүү байгаа л да. Гэтэ нөгөө нэг аним чинь урт хугацаанд үздэг болохоор арай нөгөө нэг юм үйл явдалтайгаа наалдчих. Миний амьдралтай буцаа наалдах нь өөр амар их байдаг юм байна гэж би яг харлаа. Яг ингэ үзчихсэн үед байхгүй. За энд би 10 жилдээ байсан юм байна. Энд тэгжсэн юм байна. Энд би салж байсан юм байна. Энд байсан юм байна гэл. Тиймэрхүүнүүд нь байдаг юм байна. Тэ. Ингээ харсаас дортой байжээ. Ийм болоо аним үзэж байна гэж байна. За окей. За тэгэхээр та дид маань ч гэсэн өөрсдийнхөө гоё юм датаг өөрсдөө гаргаж аваад те өөрсдөө найзуудаараа ч юм уу сууж аваад өөрсдийнхөө энэ тир листийг үүсгэнгүүтээ яг те би юу нэг ямар шүү төрлийн аним үздэг хүн бэ гэдгийг бас гоё хоорондоо ярилцвал бас их сонирхолтой байх. За тэгэхээр ерөнхийдөө бол те энэ Плоци Хелсинкиг бол ерөнхийдөө бол ягаагүй шүү манайха. Тий. Нөө хейт те зүгээр үнэхээр өөртөө таалагдаагүй сонирхолгүй байсан болохоор л те ийм тайпны ийм төрлийн үзэгч бас биш байсан болохоор л яаж байгаа шүү те. Yes. За ингээд ерөнхийдөө ихний хэсэг маань дуслаа. За одоо фан нэг кьюз бэлдсэн байгаа. За let's go драм рол. За анимтай холбоотой мэдээж. За ямар кьюз вэ гэхээр guess anime by screenshots. Юу вэ? Сценэр нь таах юм уу? Ерөнхийдөө л яг анимуудын одоо зүгээр нэг зураг бэлдсэн байгаа. Нэг сценэр, нэг фреймийн скриншотыг бэлдсэн байгаа. Тэрийг хараад ямар анime бэ гэдгийг ерөнхийдөө л таа. За мэдээж бол ер нь бол би чиний л үзсэн кинонуудыг л анимуудыг л ерөнхийдөө бэлдсэн байгаа. Сцен гэдэг ч одоо хийдэг. Нэг аним за явсаас. Тэг 10 хэдэн ангитай аним байлаа гэхэд хэдэн мянган сцен байгаа шүү дээ. Хэдэн мянган сценээс. За iconic scene-үүд нь хоо тий. Усаа. Миний мэдхээр тий. Эхлээд хэцүүгээс амархан луу 3 зураг бэлдсэн байгаа чана. Эхлээд бол хамгийн хэцүү ямар таахад хэцүү. Тэгээ сүүлрээ бол жоохон амархан болгочих гэсэн баг шүү дээ. Окей. За эхний юм энэ эхний за скриншотыг харцгаая. Айзен мессежийг. Шот харж ирлээ. За одоо энэ чинь одоо энийг харцгаа штэ тий. Тэнгүүдээ дараа нь болохоор яа гэсэн үг юм? Ямар болох вэ? Арай энэ анимийнхаа өөрсцэн. Энэ анимийнхаа өөрсцэн гэхдээ арай амархан болно гэсэн үг. Жиргэхэд бол энийг эхнээс энэ сценээр тааж чадах юм бол тий шууд респект гэдэг байна шүү дээ. Тий. Энэ ингээд зурлаас нарсан чинь ингээд Steins Gate шиг бодох юм. Бас одоо эхний сценээс бол харах юм бол тий ямар зураглалтай, ямар мүүд. Одоо дөрвөр гэж явахгүй юм шүү дээ. Яг дөрөнч байна л та. За зөө. За ингээ харангууд дээр үе юм уу байхгүй юу? Харуустай. Тэгээд миний үдсэн л аним байгаад тий. Ер нь л үдсэн л аним. Таны монстр бол биш. Steins Gate ер нь бол саяны бол тир лист нь бол орсон гэж заялж за аягүй том хийж. Юу вэ? Тийм үү? Яана. Тэгснэ мэдгүй байж сайд нь тий. Ойны одоо миний код ирээд гэснэ мэдгүй байж байсан тий. Гэтэ яг скриншот л угаасаа тий. Энэ монстр биш юм уу? Постэр биш. Зүгээр киноных нь биш монстр. Монстр биш. Steins Gate биш. Гэтэ ер нь бол сая ямар аним би бас хэлсэн бол дээр үе дүү. Тийм дээр. Бүрнийх амар дээр байх л биш. За дараагийнх нь харуул. За тэгээ дараагийнх нь харчих. За ингээд энэ анимис респектийг алдлаа. Эхнийх дээр респект авчиж байгаа юм уу? Эхний их зургаар нь тааж чадвал респект авна. Юу вэ? Шал өөр аним болоо шүү дээ. За энэ юу юм шүү? Токиог хөөл юм шүү. Токиог хөөл юм шүү. Үгүй юу? Хин блэ? Яа нэг дөрүүд нь мэддгүй. За тийм ээ тий. Энэ бол Токиог хөөл байлаа. Юу вэ? Тэг ихний сцен яаж нөгөө нэг гөөлүүдийг агендаг нэг нөгөө цүнхтэй нөгөө тэг би энэ чи бүр ингээд 2000 оны их үеийн аним гэдэг фейклүүлсэн байж тээ. Shit. Тэг bis ихнийхээ бодсон хоёр дахь дээр бүр нүн айлаа шүү. Токиог гэж.
Амар юм байна. Энэ гүйцэл жоохон амар юм байна. За эхнийхээ анимыг бол таа чадлаа. Энэ бол Tokyo Ghoul respect байлаа. Гэхдээ респектээ алдлаа. За. Shit. За дараагийн анимын эхний скриншот ярцгаая. Окей. Энэс таа чадвал чи респект бол авах байгаа. За. Энийг ихтэй. За зэн хаанхын талбай байна. Тэгвэл да. Энэ бас ингээ харахаар яа даа гринтэй юм уу даа. Дээр үеийнх юм шиг грин өгцөө. Тэр нээр амар талгаар үлдэх юм. За зэн даарц тоглож чинь тий. Надад юм MM гэж байгаа лөө. MM гэж байхгүй шүү дээ. Код гэсэн үү? Яг хөснөрөө тагаал юм бол. Код гэсэн биш юм уу те? Биш. Код гэс си win л баг. За нэг үзээгүй юм байна. Тийм л таарга. Атак онтой биш. Бас нэг 70 бол адилхан байна тий. Тэг яг өөрөлдөө зүгээр таа даарц марч шидэ наа. Яар зүг юм байна. За дараагийнх нь гарандаа өгнө. За ингээд респектээ дааллаа. Хит өгөөлөө. Хитэн юм гүйц байгаа лээ. Одоо дахиад нэг 4 ба. За яана. За дараагийн дүр харцгаая. За энэ бол айгу энэ анимны айгу iconic юм байгаа шүү. Юу Black Butler юм уу? Биш. Энэ бол тиймэрхүү тайпны. Зэвүүл энийг болж таарлаа л да. Зэвүүл аним таарлаа тий. Тэгсэн байна. Энэ Аа алдартай аним бах те. Яг уу алдартай дуул юм да. Ер нь бол яг гарсан үедээ л гарсан сардаа ч юм уу тэр үедээ л айгу сенсац болж хайперчсэн тий. За энэ нөгөө нэг ингээд за хийн төгөөл. За хийн төгөөл л да. Энэ нь болохоор ингээд нэг нь болохоор тамруу үдэл гэдэг лефт, нэг нь болохоор диважн лефт. Йоо нөгөө юу штэ. Дэд брад л юу лээ. Тэг яг нэг хүмүүс ингээ ирчээд нөгөө нэг тоглоомд дээш явах тоглоомч даалгавар малгар биелүүлээд. Тэгдэж штэ. Тэгээ нөгөө нэг дондор нэг хүн ингээ ууралж мөрлөлснаа шууд алуулж малуулаад байдаг штэ. Black Butler биш үү те. За Def Parade мөн. Мөн юм уу? Гэтэ энийг бол гэтэ. Тийм. Оноо болгож өгөхгүй юм. Чамд за. Тийм. Чамаас үнэхээр үзээгүй юм байл гэж бодлоо л та. Тийм. Үзээгүй тийм. Тийм. Би яг тэр нөгөө нэг сценүүдийг бол үзсэн. Түүнсэл яг үзээгүй юм шүү дээ. Тийм бүтэн үзэхгүй. Гатч би үзнэ. Миний watch list байна. Энэ бас янз шүү дээ. Саяны нөгөө нэг яриад бол юм тоглоомод авдаг Squid Game type-ны гэдэг бас. Тийм. Ер нь Squid Game л ер нь л ийм type-ны анимаас сэдвэлсэн л тийм. За. Окей. За дараагийн аним. За одоо 3 дахь аним. За билээ. Respect боломж байна уу? Анхны респект аваагүй юм болно. За энийг бол чи үдсэндээ ер нь үдсэн л байх хэвээр зэ. Юу вэ? Одоо энэ дэлгэц ингээд харагдан дээ шууд үү? Бүхэл аним дээр ийм хэсэг гардаг шээ. Гэтэ энэ юу мөгийг хараа л да. Яг зураглал те одоо энэ эффект өгцсөн байгаа. Ер нь мод те. Ер нь бол яг амар акшн. Яг аним бол яг энэ сцентэй бүр үнэхээр ямар ч хамаарлагч гэж одоо ертөнц нь шал өөр юм бол. Яг нэг ихний анги нөхгүй л одоо энэ чинь. Тэгэл яг ингэж байгаа л пүн гэл нэг л өөр юм болно шүү дээ одоо. Тэрний өмнөх. Саний миний лист нэтер байхгүй шүү дээ. Байхгүй. Цаавал яриаггүй байх шүү тий. Яг ганц хоёр дурдсан уу? Бүрөө тэр үдсэн л юм байна л да тий. Дуртаагүй гэж магадгүй л. За респект алцсан. За хоёрдугаар юг үзцгээе. Юу вэ? За ийм юм болсон юм. Офсоос зүгээр ийм үзэл. Дааш тэгээд юу дахин дөрдөг юм биш үү үстэй? Биш. Юу самураа гараад ирвэ? Гинт амир димслэр байлаа настай. Димслэр юм болов? Димслэр гэдэг зөв офс гарч ирсэн. Би тэгтээ энэ хоцтой энэ хүнийг мэднэ. Тэгэхээр энэ л ер нь жоохон энэ аним дээр л жоохон ялтартай л. За хин тах юм уу? За. Айгүй амархан хинтэй нас. За. Энэ хэлтлээр гац. За энэ анимаар наасна мэдгүй. За. Энэ анимаар
Live action гарсан. Live action гарсан. Тий. One Piece. Live action гэдэг зөндөө аним байгаа шүү дээ. За бодъё л та. Юу Dragon Ball хүртэл live action гээл бод. Гэхдээ энэ бол гэхдээ нэлээд орчин үеийн юм байна тийм. Тийм ээ. Самурай. Орчин үед самурай байдаг. Багтаа. Тэнгүүд ингээд юм сүнс мүс чөтгөрүүд гарч ирдэг гэсэн юм шүү те. За энэ л тиймэрхүү. Юу л жоохон мангасууд гарч ирэх юм шүү дээ. Тийм тэгжиж л нэг самурай баачгаа гарч ирэх гэдэг шүү дээ. Офстэй байжсэн л гинт. Юу юм уу? Нөгөө зомби зоо юу? Агүй тэд нар чинь ийм амар гоё зураг гарахгүй. За мөн. Зом уу юм уу? Мөн. Юу? Энэ хоёр анимыг ингээд алдчихлаа шүү. За. Зом зөө. За. За яг оногч өгөө. Тий. Окей. Sorry ана. Баярлалаа. 3-аас 2. За сүүлийн анимыг харцгаая. За. Юу вэ? Ачаал хийсийг амархал шүү дээ. Наач Jujutsu Kaisen шүү дээ. Юуг нь харж мэдв? Энэ сцен нугас эн чинь эхний 2 дахь нөө 2 дахь маяр танг нөх дөнгөж уулзаад эхний даалгавраа биелүүлээ явуулсан. За респект авсаа. Яа. Респект авч чадлаа. Би бүр нэг ари ялгаар ярьж байгаа нэг респект өглөө дараач. Нэгт бас айгүй хэцүү гэж магадгүй гэж бодсон. Тийм яг би нэг нөө Hunter Hunter-тай хамдарч магадгүй л. Hunter Hunter дээр юм шиг гарт. За 2 дахь нь гэдэг. Хоёр дахь нь бараг ихэндээ авчихсан. Тэг энэ хэлэхдээ арай ямарх мохс юм ягаан цэглахантай гэхэрч бас. Тийм. Гэтэ ийм стентэй аним бүр олон байна шүү дээ. Тийм. Бараг энэ дөрвөл тавьдаг л гэж. Тийм. Тэгээ уус наач яг үндэ Sasuke гэж магадгүй. Sasuke-гийн аян гэж яагаад шүү. Тийм. За тэгэл 3 дахь. За нэг респект. Нэг алдлаа. Аллаа. За. Гэж за. Q-сэн хөө дууслаа. За ингээд энэ өнөөдрийн спешиал дугаар маань ингээд дуусч байна. За тэгээд үнэхээр би бол бас анимд бол үнэхээр бас дуртай. Тэгэхээр одоо айгу одоо бас дурлж үздэг. Одоо их сүүлийн үед үзэхгүй л байгаа л. Тэгээд тухайн үед яг нөгөө 10 жил мэлтэй бол амар дурлж аним үздэг байсан. Үнэхээр дуртай. Яг үнэхээр амьдралын минь бас нэг хэсэг. Том хэсэг. Том одоо хувийг эзэлдэг бас урлаг байгаа. Тэгээд бас одоо ингэ сүүлийн өвхийг үлдээ. За энэ төрөнд яарсан гоё нэвтрүүлэгт орлоо гоё байлаа. Гişэ зөндөө ярмаар байлаа. Дааж манай нэвтрүүлгийн цаг. Тэнчнээс манай продюсер зогсоо кат боллоо. Тий аним одоо үед жирнэ гайг бах уу. Одоо бидний 10 жил мэл байхад чи аним чи аим сонио байлаа шүү дээ. Аним үздэг хүмүүс гэл те нэг тийм сонио ойлгохтойсэн шүү дээ. Хүүхд гэдэг шиг. Тий. Тэгээд тэгж явж байгаад окей ингээд Монголд ингээд Аз дээр аним ингээд дэлгэрээд ингээд окей явсан. Тэнгүүтээ одоо бол бүр ингээд дэлхийн хэмжээнд яригддаг. Америкууд Netflix-ийн жишээлбэл одоо хэдэн жи аним гаргаад байгаа тийм. Тэгэхээр яг аним гэдэг чинь өөрөө амар том бизнес болсон, амар том одоо урлагийн төрөл гэх багт тийм. Тэнд уус ингээд анхнаас ингээд манга эхлээд нөгөө зохиол нь гарна. Зохиолууд дундаас нь ингээд шүүгдээд манга болно. Манганаас шүүгдээд аним болно гэдэг ч юм уу тийм. Ингээд тийм процесстэй явдаг ийм том соёл. Тэгээ энэний тухай ингээд ярьсан даа бол гоё байна. Тэгэхээр аним үзээрэй. Одоо бол ингээд 2017 онд аним үздэг хүмүүс үрд гэж яригддаг эсвэл 25 онд аним үздэг хүмүүс нь үрд гэж яригддаг болж магадгүй шүү. Тий. За тэгээ ялч бас яг энэ спешиал дугаар хийсэн шалтгаан маань бол намайг дөнгөж аним үзэж эхэлж байхад айгүй тус нэмрүүлж ханиулж те ингээл аним санал болгоол гоё ярилцдаг байсан. Тэгээ дээрэс нь амар тийм зөвхөн яг тийм сонио анимны ч юм уу тийм ертөнцүүдийг амар гоё тайлбарлаж өгдөг. Нарутогийн яг тийм лорыг тайлбарж өгдөг. Одоо энэ Jujutsu Kaisen-ыг амар гоё сонирхолтой тайлбарлав. Та сая үзсэн сонссон байх те. Тэгэл анимууд ирж явах дандаа ингээд амар тийм дэлгэрэнгүй ингээд амар сонирхолтой байдлаар ярьдаг те. Тийм болохоор энэ дугаард бол ингэж оролцууллаа. За баярлалаа. Баярлалаа.
За ингээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Лайк, share, subscribe дараарай. Өөрсдийнхөө дуртай анимуудыг коммент хийх бичээрэй. За тэгээд Letterboxd энэ дугаарт ухсангүй. Гэхдээ яг хуу спешиал дугаар шүү дээ. Окей. Дараагийн дугаарт нэр дараа нь чамайг бас ТV series-ээр За өөр шүү зөө. Тэгэхээр чи ТV series-ээр бэлдээд бас Letterboxd манаас ТV series-ээс нэг байдгүй маа. Тэгэхээр бас соних шиг байдлаар ч юм гоё. ТV series гоё ярилцвал гоё санагдлаа. За баяртай. peace out.